Мэдээ үргэлжилж байна. Англи, Орос, Франц хэлтэй Принлежамс Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал Сүхбаатарын талбай чиглэлийн автобусанд хөтөч орчуулагчаар ажиллаж байгаа юм байна. Тэрээр аялал жуулчлалын салбарт 4 жил ажилласан туршлагатай барилгын инженерээр суралцаж байсан юм. Цагивч онгоцны буудал Улаанбаатар чиглэлийн автобусанд хөтчөөр ажиллах болсон нь нийтийн тээврийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах хүсэлтэй нь холбоотой юм байна. Нэлээд олон жил одоо турш бол нэлээд хүлээгж ирсэн хүсэлтүүд байгаа. Яг нийтийн тээврийн хэрэгсэл энэ бол айгүй чухал зүйл байгаа шүү дээ. Энэ нийтийн тээврийг хөгжүүлэх дээр өөрийн гар бие оролцож байгаадаа амар таатай байгаа. Дээрээс нь хямд үнээр тэгээд ойлгомжтой юм дээр яг ялцчихгүй би яг өөрөө оролцмоор байсан. Хөвсгөл рүү ч юм уу сквал бол нислэгээс ирэх нь бол айгүй асуудалтай шүү дээ. Тэгээд хүн болгон бас таксигаар яана гэдэг нь одоо угаасаа яг тийм боломжтой биш. Нөөц хангалттай биш. Тэгэхээр яг энэ үйлчлэгээ яг зайлшгүй хэрэгтэйс учраас энийг сонгосон. Дээрээс нь бас манай тавигчдын шалгуур нь өндөр, дээрээс нь цалин ч гэсэн өндөр болохоор. Би өөрөө Хүсэл аймагт төрж өссөн. Тэгээд Хүсэл нуурандаа бас хатгалнаа бас сэлдэг. Айгүй үзэсгэлэнтэй яг нөгөө нэг Тэнгэр уулздаг Media Sky те энэ чинь айгүй үзэсгэлэнтэй газар. Тэгээд аялал жуулчлал Монголд угаасаа хөгжих боломжтой. Тэгээд дээрээс нь Монголтай хайртай учраас яг аялал жуулчлалыг сонгож тэгээд ажиллаж байгаа. Hello, good afternoon. Excuse me. Welcome to Mongolia. We have new services here. Maybe you want some bus so we can transport public transport. Принлежамс 23 настай. Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн инженерийн бэлтгэл хөтөлбөрийг англи хэлээр суралцаж 2023 онд төгссөн байна. Ингээд үргэлжлүүлэн шинжлэх ухааны технологийн их сургуульд барилгын инженерээр илсэн. Одоо мэргэжлээ солихоор төр хугацаанд чөлөө аваад байгаа. Хичээлийнхээ амралтаар болон чөлөө цагаараа Монголд дээгүүрт ирмэлэгддэг зочид буудалд Ресортод ажиллаж байсан. Харин нисэх онгоцны буудлын автобусанд хөтөч орчуулагч шалгаруулж байгаа тухай олон нийтийн сүлжээнээс анх мэджээ. Сонгон шалгаруулалт бүтэн өдөр үргэлжилсэн нь түүний амьдралын хамгийн хүнд шалгууртай ажлын байр байсан гэдгийг хэлж байсан юм а. Энэ дээр бол ачаа тийшийг нь ол алтхаас сэргийлсэн одоо арга хэмжээ авж байгаа. Энэ дээр нэгийг нь зорчигчд нөгөөг нь болохоор ачаанд нь зүүж өгнө. Тэгснээр ямар нэгэн байдлаар ачаагаа алдах эсвэл бол ачаагаа эндүрх хэрэгслээс нь бол сэргийлж өгж байгаа. Мөн дээрээс нь Go Mongolia гэдэг одоо энэ дээр хэрэгцээтэй таны сонирхож буй 10 газар мөн дээрээс нь заавал очиж үзэх газрууд. Тэгэд Монголын талаар нисэх буудлын талаар бас мэдээллүүд англи хэл дээр монгол хэл дээр гардаг. Тэгээ ер нь бол бас Монголын үндэсний дуунууд ч гэсэн ер нь бол яг тавигдсан байгаа. Нийтийн ардын дуунуудыг оруулж гисэн байгаа. Яг Монголоос орчлох зорилгоор. Би нисэх онгоцны буудлаас буугаад энэ хөтөч залуудаа таарсан. Надад маш их тусалсан. Автобусаар үйлчлэх нь амар санагдлаа. Мөн надад хэрэгтэй аппликейшн болон газрын зургийг зааж өгсөн. Сэтгэл маш өндөр байна. Би Японоос ирсэн. Анх удаа Монголд ирээд одоо буцах гэж байна. Монголд ирээд 4 онсон. Автобусны үйлчлэгээ үнэхээр амар хөтөч нь бас их найрсаг санагдлаа. Одоогийн байдлаар Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал Сүхбаатарын талбай мөн 5 шар чиглэлд нийт 7 автобусанд 14 хөтөч орчуулагч ажиллаж байна. Ирэх сараас 10 автобус 21 хөтөч ажиллаж эхлэх юм байна. Хөтөч нар 3-5 хэлээр чөлөөтэй ярьдаг, Монголын төгс соёлын талаар өргөн мэдлэгтэй. Мөн тэдэнд зориулан тусгаалan сургалт зохион байгуулжээ. Цаашид олон улсын аяллаа сайтаар автобусны билетийг борлуулж эхлэх юм байна.